За бүгдээрэнд нь орой минь төргий. За та нартайгаа энэ вакцины талаар ярих гэж бодож байна. За би өөрөө өчигдөр вакцин тариулсан. За энтхийн үйлдвэрлэсэн Covishield гэдэг нэртэй вакцин тариулсан. Зөвхөн цаагаараа бол энийг AstraZeneca-гийн вакцин гэж нэрлэж байгаа юм шиг байна лээ. За миний одоо маш олон дагагч нар надаас асууж байна. За одоо вакцин хийгээд юу болж байна, яаж байна гэд. За миний хувьд бол их гайгүй дажгүй байгаа шүү те. Өчигдөр нэг жаахан бие сул юм шиг тийм байсан шиг санаж байна. За өнөө өглөө бол би босоод гольф тоглосон. За бараг 9 цагаас эхлээд 3 цаг хүртэл гольф тоглосон гэд. Энэ хугацаанд бол нэг тийм янз бүрийн юм бол надад мэдэгдээгүй. Зүгээр одоо эргээд харахнаа ер нь жаахан сулхан цохоод ер нь нэг тийм жаахан ядарсан юм шиг байна лээ. Яг одоо бол яаж юм гэхээр ингээд энэ гар марын үе ер нь юм хөл мөлийн үеэр бол жаахан ингээд өвдөөд тэгээд энэ тарьсан энэ зүүн тал шүү. Зүүн тал дээр бол одоо ингээд үнэхээр одоо бас өвчнөтэй байна лээ. За би бол гайгүй. Харин одоо бид нартай хамт явуулж тариулсан хүмүүс бол зарим нь бол одоо маш их халуурсан. Тэгээ одоо зарим нь бол баг ингээд тийм сонирн байдалд ороод цацаг алдсан ингэж одоо яриа гарч байна. За манай эхнэр бас тариулсан. Тэгээд өчигдөр халуурсан, өнөөдөр халуурч байна. За яг хөө энэ халуурч байгаа асуудал бол ер нь одоо биеийн эсэргүүцэл сайн байна. Одоо тэр вакцин бол үйлчилж гэн гэсэн үг гэж би хувьдаа үзэж байгаа шүү тий. Тэгвэл бол халуун их өндөр биш. Ер нь нэг 38 хагас хавцаатай төр зүрийн халуураад ингээд өчигдрөөс эхлээд өнөөдөр ч гэсэн бас халуунтай байна лээ. За ер нь тэгээд би бол өөрийгөө бие эсэргүүцэл сайтай хүн гэж боддог. Бурхны авралаар одоо юм одоо төгсгөөс той. Тийм болохоор ч тэр юм уу одоо ягаад ч юм надад бол энэ вакцин бол нэг тийм ямар нэгэн харшил юм бол олигтой юм үзүүлэхгүй эсвэл үзүүлсэн ч би нэг тоохгүй байгаа болтой юм шиг байна. За бусад одоо бид нартай хамт явсан 4-5 хүн бол одоо зарим нь цацаг алдсан, зарим нь одоо халуураад хэвдсэн, босч чадахгүй бас нэлээд хүндч байх те одоо халуурч малуураад ингээд одоо юм ихгүй одоо гэртээ хэвдэж байгаа гэсэн ийм зүйлүүд бол одоо ярьсан байна лээ тий. Тэгэхээр одоо үний юмыг бол үнээр нь хэлье гэж би бодож байна. Ягаад тэгэхээр очноо олон одоо дагагч нар маань та энэ вакцин тариулсан яаж вэ? Би чинь сайн уу яаж вэ? Ямар нэг юм мэдгэж гин үү гэж асууж байгаа болохоор би ингэж хариулж байгаа юм шүү тий. За тэгээд бас энэ сошиалар AstraZeneca-гийн вакцин одоо зарим нэгэн улс оронд ялангуяа Европын улс оронд ингээд энийг хоригдчлоо. Ягаад тэгэхээр одоо цус бүлгэнэх ийм одоо гаж нөлөө үзүүлж байна гэсэн яриаг ингээд гаргаад байгаа байхгүй юу? Би бол энийг бас ингээд уржигдрын цаадар энэ төр BBC, CNN-ээр бас мэдээлэл үзсэн, интернетээр мэдээлэл хайсан. Тэгэхэд бол Европын холбоо бол ямар нэгэн тийм цус бүлгэнсэн ийм эрсдэл гаж нөлөө бол гараагүй. Одоо өнөөдрөөс одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч гэсэн нэг цус бүлгэнж байгаа тийм асуудал бол байхгүй шүү гэдгийг бас баттгсан байна лээ. Тийм болохоор одоо AstraZeneca-гийн гинүү эсвэл энтхийн Covishield вакцин бол тийм цус бүлгэнж байгаа тийм гаж нөлөө байхгүй гэж би бас эмч хүний хувьд хэлчихье гэж бодож байна. Ямар ч байсан би бол өөрөө тариулсан. За зарим хүмүүс ярихдаа ингээд намайг ингээд тарьж яхад ингээд тарьж байгаа нь харагдсангүй гэж юм лээ. Би ч бас сүүлд нь видеогоо ингээд харсан. Тэгэхэд бол одоо ямар ч байсан ингээд соруулаад авсан. Тэгээд энэлүү ингээд хатгаад хийсэн. Тэгээд бодвол одоо шахацсан юм шиг байна. Ягаад тэгэхээр энд ингээд өвдөөд. Тэгээд ерөнхийдөө бол миний бие нэг жаахан соловтар тийм байх шиг байна. За баярлалаа миний охин. Миний бөөн битмийн охин аавда бас нөгөө юугаа хийгээд аваад ирсэн. Сая хийж ирсэн энэ нөгөө ямар юм блэ? Энд чинь миний охин юу лээ?
Бэлэнчиг манай охин чих гоё бэлэнчиг хийдэ. Гоё шоколадтай бэлэнчиг хийгээд аавд өгчлөө. Аав тэгээд амсч дараа минийхэн телевизээр хийж үзүүлээрэ хүмүүст за. Зарим нэг хүмүүс дуртай байж магадгүй. Манай охин чинь 14 настай юм. Тэгээд ийм хөөрхөн юм хийж аав ээжтэй өгөөд өгдөө. Баярлалаа миний ах тий. Бөөм битмээ. За тэгээд вакциныхаа талаар ярьга манай охин аавгаа тэгээд. Тэгэхээр энэ вакцина бол би монголчуудаа хийлгэрэй гэж хэлмээр байна. Тэгээд намайг бол яг тарьцсан байна лээ. Би одоо тэнд очиод ингээл тариулахгүй өөр ингээ витамин хийлгээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэр чи одоо өчнөн олон хүмүүс байгаа. Тэр тарьж байгаа хүмүүс тэр эмнэлгийнхэн 14 дугаар сургууль дээр би тариулсан шүү дээ. Тийм тэгэхээр одоо би нэг зүйлийг хэлмээр байна. Энэ одоо нас 60-аас дээш гарсан хүмүүсээ яаралтай тариач. Энэ хүмүүс чинь хамгийн эрсдэлтэй хүмүүс. Дээр нэмээд одоо элдв хууч өвчтөө янз бүрийн одоо юу гэдгийг чихрийн шижин мэжин одоо зүрх уушх энэ өвчтөө хүмүүсээ бушуухан одоо хамгийн түрүүнд тэр цөөхөн эдэн вакцинаараа одоо тариач. За тэгээ одоо бушуухан дээр вакцины нь олж ирээч. Бас арай хэтэрхий байна. 3 сая хүнийг ингээд нэг 3 сая хүний чинь 1 сая одоо хүүхэд ч дээ. Хүүхэд тарихгүй байгаа шүү дээ. Тэр нь 2 сая хүнийг вакцинжуулна гэдэг чинь тийм хүнд асуудал биш шүү дээ. Энэ бол ерөөсөө энэ эрүүл мэндийн яамны хийж чадахгүй одоо тийм арчаагүй одоо байгаагийн л одоо илэрнэ шүү дээ. Вакцин авч чадахгүй, захиалгаа эрт хийхгүй, мөнгө төгрөгөө эрт гаргахгүй. Тэгэл энэ тэндээс мөнгө зээлэн, Дэлхийн банкнаас мөнгө зээлэн, тэгээд ингэнгээл яриад үлгэр шиг юм, зангууны үлгэр шиг юм ярьсаар гад өнөөдөр хүрэж байгаа шүү дээ. Тэгээд дээр нэмээд одоо энэ гадаадд байгаа монголчуудаа аваач. Дахиад 10,000 монгол тэнд байна. Тэд нарыг авахгүй юм ямар муухай юм бэ те. Ийм улсаар ер нь Монгол улс Монгол хүндээ хилээ хаацсан байгаа шүү дээ. Нөгөөдөл нь ирдгүү. Гэхдээ чинь Корейн ари онгоцыг яагаад нисэхгүй байгаа юм бэ? Тэд нарт нисгээл аваад ирнэ шүү дээ. Одоо энэ 21 хоног моног ингэж хөл хорой хийж хорж хааж одоо 10 хоног хаагаад байгаа шүү дээ. 10 хоног тэнд байх ямар шаардлагагүй шүү дээ хүн. 7 хоногийн дотор тэр хүн чинь илэрнэ шүү дээ. Тэр хүн чинь наашаа нисгээс өмнө одоо Америкт нисгээс өмнө нэг өдрийн өмнө тэд нар чинь 2 өдрийн өмнө шинжилгээгээ өгсөн байгаа. Маргааш нь шинжилгээгээ авсан байгаа. Тэгээд тэрний маргааш нь ниссэн байгаа. Тэгээд нисээд ирээд ингээд дамжсаар тэр ахаад 2 хоногдсон байгаа. Ингээд борог 4 хоног 5 хоног нь тэр хүн зүгээр байж байгаа байхгүй. Тэгээд ахаад энд ирэхэд нэг 2 одоо юу гэдгийг за 7 хоног ч юм уу те 5 хоног ингээд эмнэлэгт нэг газар байлгаал халууны нүзэл юмын нүзэл гаргаж болно шүү дээ. Тэгэхээр ч одоо энэ үнэхээр хэтэрж яана нэр энэ эрүүл мэндийн яамныхан арай хэтэрхий одоо бүдүүлэг, арай хэтэрхий шинжлэх ухаанч биш, арай хэтэрхий мангар ийм аргаар энэ тусгаарлалтыг явуулж байгаа байхгүй юу? Тэрнээс болж одоо хичнээн олон монголчууд гадаадд зовж байна. Одоо дотооддоо наашаа цаашаа явж чадахгүй. Улаанбаатараас Гадагшаа явдаг. Гадагшаанаас наашаа ирэхэд тэгэл одоо бөөн PCR шинжилгээ тэр энэ бичиг хачиг энэ өстой үнэхээр энэ ард иргэдэг нэрээ яаж одоо зовоох уу, хөндрүүлэх үү гэдгийг бол дээд зэргээр үзүүлж штэ. Их муухай юм хийж шүү. Одоо ахаад хөл өрөө тогтооно гэж штэ. Одоо нөгөө улбар шар руу шилжлээ гинэ. Улбар шар гэдэг нь тэгэл бас л тэдэд ийм тийм одоо нөгөө бас л нэг баахан хорионы нэг л хэлбэр болчиход байгаа. Тэгээ одоо энэ минийг хэмээр юм да. Одоо энэ хүмүүс бие биендээ одоо юу гэдгийг одоо хариуцлага хүлээлгээд өөрсдөө хариуцлага ухамсарлаад тэгээ гадуур явах нь яваад явахгүй нь болоод юм хумаа чөлөөтэй бизнес юм чөлөөтэй хийгээд орж гараад хил мэл юмаа нээгээд ингээд явмаар байна. Вакцинд ирчлээ. Энэ одоо хөл хорой гэдэг юм чинь угаасаа үр дүнгүй байгаа. Та нар хийж чадахгүй байгаа. Өмнө нь тэр нэг саяхан нэг 10 хоног хөл хорой хийсэн шүү дээ. Тэр чинь бас үр дүнгүй болцсон шүү дээ. Бүгд гадуур гараад машинаараа яваал ийшээ тийшээ ороод яваал золгоцоогоо л байсан шүү дээ. Тэгэхээр чинь ийм болохгүй яах. Бүгдийг хааж байгаа нэг ингээл нэгэ айхаар бүгдээрээ сайхан явна шүү дээ. Тэр үеэр ч гэсэн бүгд явж л ийсэн. Манай найз нар янз бүрийн хүмүүс тийшээ ийшээ ирлээ. Манай төр хүн хүрээл ирсэн нэг мэдсэн. Ахтаа золгоё гээл.
хаанаас ирч байж гэсэн чи хаа хол энэ төр газараас үргүй юу болж байгаа юм ах чинь одоо бас болохгүй штэ энэ чинь золгож молгож болохгүй штэ зүгээр ах таа чинь би сайтай уншдаг гэсэн. Гэхдээ энэ манайхан айгүй хэцүү байна энэ ерөөсөө тэгээд яах би ч тоохгүй л да би ч юмч хүн анханасаа хэлдэг хүн энэ хөл хорой моройгоо одоо болимоор юм дөө тийм энэ чадахгүй буруу хийгээд байгаа байхгүй юу чаддаг байсан бол айгүй тэр энэ төргөн хийгээд энийг чинь зохицуулчих байсан. Энэ чинь ерөөсөө нэг сая хүний асуудал байна шүү дээ. Улаанбаатар хотын л асуудал шүү дээ. Энэ Улаанбаатар хотыг нэг айтайхан аваа явуучих. Энийг ингээд зөв хөлөөрөө тогтоогод бариад авчих боломж зөндөө байсан шүү дээ. Бүгдийг алдсан шүү дээ нөхдүүд ээ. Одоо тэгээд энэ хамаг бизнес, орлого бүх юм будаа боллоо шүү дээ. Энэ бас арай хитэрж юм шүү. Энийг одоо болимоор юм тийм. Ер нь ингэж хилээч энэ минь талаар санал бодлоо хэл гэж миний бас энэ фэйсбүүкийн тэр 270 мянган дагагч надаас бас их хүсэж байгаа шүү. Үндлээхаа энэ хөл орой морой тэгээ дээр нөхөн олгуур энэ минийг ярьж хэлж өгөөч. Иймэрхүү зүйлийг бас одоо би та бүхэндээ өхнийхээ санал хүсэлтээр хэлье гэж бодлоо. За баяртай. Вакцина тэгээд бушуухан хийлгэцгээгээрээ дээ. Ер нь гэхдээ бас их харшил маршил юм их өгдөм байх шүү.